자, 오늘 에, 출애굽과 선교 이제 뒷부분 오늘 이제 같이 살펴보도록 하겠습니다. 뒤에 부분. За бид нар түрүүчийн хичээл дээр болохоор итгэл буюу Египтээс чөлөөлөгдсөн үйл явдал болон энэ нь одоо юутай илгээлттэй ямар холбоотой вэ гэдэг талаар үзсэн байгаа. тэрийг үргэлжлүүлээд яриа. 자, 오늘 이제 동일시라는 이제 말이 있는데요. 이게 심리학적인 그런 단어인데 에, 여기 За 이 м. 네네네. За өнөөдөр болохоор бид нар ижилсэл гэдэг сэдвийг ярина. Тэгээд энэ болохоор теологийн үг хэллэг байгаа. 영어로 이제 identification이라고 하는데 여기 이 뜻은 자기가 좋아하거나 또 존경하는 사람의 태도 또 가치관, 또 행동 등을 자기 것으로 받아들여 가는 과정이다. 이제 이렇게 설명이 됩니다. За англиар болохоор энэ нь identification гэдэг үг байгаа. Ямар дэжсэн гэдэг нь ерөөхдөө ямар утгатай юм бэ гэхээр өөрийнхөө одоо дуртай юм уу эсвэл хүндэлдэг хэн нэгэн хүний хандлага, үнэт зүйл, зан үйл зэргийг өөрийнх болгож хүлээн авах үйл явц. Дахиад хэлж өгье. Ичсэл гэдэг нь болохоор өөрийнхөө дуртай юм уу хүндэлдэг хэн нэгэн хүний хандлага, үнэт зүйл, зан үйл зэргийг өөрийн болгож хүлээж авах үйл явц. 자, 그러니까 이제 우리가 가까이는 우리 자녀들이 이제 부모를 닮고 싶어 하고 따라하고 그런 행동들을 우리가 볼 수 있죠. За хамгийн наад захын жишээ авах юм бол одоо хүүхдүүд маань аав ээжийнхээ одоо хэлдэг үг, ярьдаг яриа тий хийдэг зан үйл гэдэг нь бол ер нь үйл хөдлөл гэсэн үг шүү дээ. Тэрийг нь тэр зан характерч гэдэг юм уу. Тэр бүгдийг нь ингээд ингээд хараад дуурайдаг ижилхэн адилхан болдог тийм жишээ байгаа. 자, 무엇보다 우리 이 성도들은 예수님을 닮아가기를 굉장히 원하죠. 상당히 원하죠. Хамгийн чухал нь болохоор итгэгч бид нэр бол Есүстэй адилхан болох, Есүстэй ижилсэх тийм одоо юу ёстой байдаг. 그러한 과정을 이제 동일시한다, 아이덴티피케이션 한다, 이제 이렇게 볼 수 있습니다. Энэ одоо Есүсийг даган дуурайх энэ үйл явцыг л одоо теологийн хэллэгээр болохоор энэ ижилсэл гэж identification гэж хэлдэг байна. 자, 광야에서 이 40년 동안 이 모세가 그의 직분을 감당하기 위한 이 조건을 이 광야에서 이 준비를 했습니다. Цэлд 40 жил амьдрах явцад Мосе өөрийнхөө одоо тэр хүлээж авсан үүргийг гүйцэтгэхийн тулд одоо би урьдчилан тэр бэлтгэлийг хийсэн байна. 그러니까 이제 광야에서의 40년 동안에 그가 생활한 것들이 이제 자기 백성들을 돌아봐야 할 이제 그 백성들과 이제 하나가 되기 위한 시도였다라고 볼 수 있습니다. 그 광야에서의 40년은 모세가 네, 지냈죠? 양떼기로 예? 양을 돌보면서 지냈던 어, 그 그러니까, 미디안에서의 어, 네네. 그게 광야에서 40년 동안 그렇게 살았던 것이 이제 백성들과 하나가 되기 위한 그러한 시도가 된 것이다라는 거예요.
네. 이게 미디안에서의 40년을 말씀하시는 맞아요, 거죠? 맞아, 맞아, 맞아. 예, 예. 네. За тэгээ Медианы цөлд 40 жил амьдарсан тийм Мосе нөгөө хааны ордноос зүхтаагаад тий тэгээд Медианд очоод хонь хариулаад тэгээд гэр бүлтэй болоод ингээд 40 жил амьдарсан шүү дээ. Тэр нь болохоор хожим өөрийнхөө одоо удирдах халамжлах ёстой ард түмэнтэй нэг болохын тулд хийсэн орлого бэлтгэл байсан юм аа. 네, 무슨 말인가 하면은 이제 이스라엘 백성들이 이 광야에서 40년 동안 이제 광야의 시간을 보내게 되죠. Энэ юу гэсэн үг вэ гэвэл одоо хожим нь бас дахиад 40 жил бурхан Израильчүүдийг цөлд амьдруулсан цөлөөр удирдах явсан байгаа. 자, 그런데 이 모세가 이 미디안 광야에서 40년 동안 그렇게 살아보지 못했다면 그 이스라엘 백성들과 그 40년 동안 광야를 지나가야 되는데 이게 상당히 어려웠을 거예요. Хэрвээ одоо Мосе өөрөө төрүүлээд тэр цөлд одоо хонь хариулж тийм ээ 40 жил амьдраад тэгээд тэнд одоо туршлага суугаад тий цөлд амьдарч үзээгүй байсан бол хожим нь тэр ард түмнийг Египтээс одоо удирдах гаргаад тэр ард түмэнтэй хамт 40 жил тэр цөлөөр туулж цөлийн амьдралыг хамтдаа туулахад хэцүү байх байсан баха. 자, 그러니까 모세는 미디안 광야에 있기 전에 애굽에서 왕의 아들로서 왕자로서 40년 동안 그렇게 살고 있었었죠. Яагаад хэцүү байх байсан бэ гэхээр тэр Медианы цөлд 40 жил амьдрахаас өмнөх 40 жил нь болохоор одоо амьдралынхаа эхний 40 жилийг Мосе тэр хаан хүүгийн ёсоор хааны ордонд Египтийн хааны ордонд өссөн байгаа. 예, 우리도 마찬가지죠. 좋은 곳에 살다가 갑자기 어려움을 당하면 그 굉장히 그 감당하기가 쉽지가 않습니다. Бид нар ч мөн адилхан хэрвээ бид нар маш одоо сайхан амар тайван элбэг дэлбэг тийм сайхан орчинд эрүүл аюулгүй орчинд амьдарч байгаад гинтхэн одоо цөл шиг тийм хатуу ширүүн аимшигтай тий аюултай тийм хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарх юм бол маш хүнд хэцүү байх болно тийм үү. 자, 그러니까 하나님께서는 모세를 미리 40년 동안 광야에서 훈련을 그렇게 하게 하신 겁니다. Тэгэхээр нөгөө хааны ордонд сайхан жаргалтай амьдарч исэн Мосег бурхан өөрөө удирдах Медианы цөл рүү зүхтаалгаж тэнд одоо 40 жил амьдруулж тэр ард түмнээ удирдуулахын тулд урьдчилаад бэлдэж байсан байна. 자, 그랬기 때문에 모세와 이스라엘 백성들이 이제 하나가 될 수 있었겠죠. За ийм урьдчилан бэлтгэл хийсний ачаар Мосе ард түмэнтэйгээ Израилийн ард түмэнтэй ижилсэж тийм ээ адилхан болж чадсан байна. 그러니까 다시 말하면 이스라엘 백성들이 이 모세를 이제 동일시하게 된 것입니다. Өөрөөр хэлбэл Израилийн ард түмэн Мосетэй ижилсэн гэсэн үг. 이 동일시는 이 선교학적 원리들 중에 하나입니다. Ижилсэл гэдэг бол теологийн ухаан, теологи судлалын зарчмуудын нэг нь юм. 이 동일시의 최고 모형은 누군가 하면 예수님이십니다. 성육신 예수님. Тэгэхээр энэ ижилсэл гэдэг бол одоо илгээлт судлал миссиологийн тэр зарчмуудын нэг нь гэж байна тийм ээ. Тэгэхдээ энэ ижилслийн одоо хамгийн агуу гайхамшигтай одоо загвар нь бол Есүс хүний биеийг махбодыг өмссөн явдал юм аа. 다시 말하면 하나님이
인간의 몸으로 낮아지신 것입니다. Өөрөөр хэлбэл бурхан өөрөө хүний мах бодыг өмсөж өөрийгөө тийм дорд болгосон хэрэг. 자, 그랬기 때문에 우리가 예수님을 통해서 하나님 앞에 나아가게 된 것이죠. За ингэж бурхан бид нартай ижилсэн байна тийм үү? За тэгээд тэгсний хүчинд бид нар ачаар бид нар бурхан дээр очиж чаддаг болсон. 자, 그래서 이 동일시는 이 소통에 굉장히 중요한 역할을 합니다. За ижилсэл гэдэг бол харилцаа холбоо тогтооход зайлшгүй чухал зүйл юм аа. 네, 다시 말하면 이 복음 전도자가 그 자신을 전체적인 상황에 잘 이 적응시켜야 됩니다. Өөрөөр хэлбэл одоо сайн мэдээг дэлгэрүүлж байгаа түгээж явж байгаа хүн маань тэр одоо сайн мэдээг сонсож байгаа хүмүүст тийм ээ хүмүүсийн тэр нөхцөл байдалд тэр одоо бүхий л тэр нөхцөл байдалд нь өөрийгөө сайн одоо дасган зохицуулах одоо тэр нөхцөл байдал сайн дасан зохицох хэрэгтэй. 자, 또한 성경적 원리들을 양보하지 않고 자기가 사역하기 원하는 그 문화적 상황 속으로 뛰어 들어가야만 합니다. 그 성경적 원리들을 양보하지 않으면서 그렇죠, 그렇죠. 음. 예, 그 За 문화적 тэгээд 상황에 뛰어 들어가야 된다. За тэгтээ нөгөө төгөр бол тэр одоо бүхий л нөхцөл байдалд ингээд дасан зохицох хэрэгтэй гэсэн тий. Гэхдээ Библийн тэр зарчмууд байгаа шүү дээ. Одоо ерөөсөө одоо юу бууж өгч болохгүй хизээд одоо юу бат ингэж хамгаалж авах хэрэгтэй Библийн зарчмууд байгаа тий. Тэр зарчмуудаа болвол ингэж ерөөсөө найр тавьж одоо энэ дэлхийн одоо юмстай хойлж утгаж эвлэрч ерөөсө болохгүй. Тэр зарчмуудаа ерөөсө бат барайл тэгээд өөрийнхөө одоо тэр үйлчлэгийг хүсэж байгаа тэр соёлын нөхцөл байдал руу одоо явж орох хэрэгтэй. 자, Тэр 그래서 соёлын нөхцөл байдал руу явж орно, дотор нь орно. Тэгээд тэр нөхцөл байдалтай дасан зохицно. Тэгэхдээ бол Библийн зарчмуудаа бол ерөөсөө одоо бууж өгч тэр тал дээр ерөөсөө бууж өгч ерөөсөө болохгүй. 자, 그래서 우리가 효과적인 이 소통하기 위해서 이 말하는 사람이 듣는 사람과 하나가 되도록 노력하는 것에서부터 시작이 된다. 예. За тэгээд бид нэр одоо энэ communication буюу энэ харилцаа холбоог илүү үр дүнтэй болгохын тулд яах ёстой вэ гэхээр ярьж байгаа хүн өөрөлд тэр сайн мэдээг ярьж байгаа хүн маань сайн мэдээг сонсож байгаа хүнтэйгээ нэг болохыг оролдохоос энэ эхэлнэ. Одоо энэ үр дүнтэй харилцаа холбоо маань ярьж байгаа хүн нь сонсож байгаа хүнтэйгээ нэг болохыг оролдохоос хичээхээс эхэлнэ. 자, 모세의 이 첫 번째 시도는 바로 이 노예된 이스라엘 백성들과 이 적첩점, 이것을 만들려는 것이었습니다. За тэгэхээр Мосег чи аваад ярихад Мосегийн хамгийн ихний оролдлого тий нөгөө тэр харилцаа холбоо тогтоох гэдэг нь тий. Гэхдээ үр дүнтэй одоо харилцаа холбоо тогтоох оролдлогын хамгийн ихний оролдлого нь Мосегийн хувьд юу байсан бэ гэхээр Израильчуудтай одоо холбогдох тэр замыг бий болгосон байгаа. холбоо тогтоосон. 그러니까 이제 모세가 왕자로 있을 때, 애굽의 왕자로 있을 때는 그 억압당하는 이스라엘 백성들과의 관계를 맺지 못했었죠. 좋은 관계를 맺지 못했었죠. 이스라엘 백성들과. 예. За тийм Мосе болохоор одоо
40 жилийн өмнө тийм ээ 40 жилийн өмнө гэдэг чинь нөгөө ханхүүгийн амьдралаар амьдарч исэн үе гэсэн. Тэгээ тэр үедээ бол одоо Израиль тэр дарлагдаж, боолчлогдож исэн арт түмэнтэйгээ тэр Израилийн арт түмэнтэй тийм одоо утга учиртай харилцаа холбоог бол тогтоож чадаагүй. 자, 물론 모세가 애굽의 왕자의 위치에 있었지만 그래도 항상 이스라엘 백성들을 생각하고 있었습니다. Тэгээ мэдээж бол Мосе хэдийгээр одоо хааны ордонд өссөн ханхүү Египтийн ханхүү гэж нэрлэгдэж явсан ч гэсэн дотроо бол үргэлж тэр Израилийн ард түмнийг бодож тэдэнд одоо санаа тавьдаг байсан. 그래서 어느 날은 자기 백성들을 괴롭힌 그 애굽 사람 하나를 이 모세가 이제 그 사람을 죽이게 되죠. За тэгээд тийм ч учраас нэг өдөр гадуур явж байгаад өөрийнх нь одоо гарал угсаанэгт тийм ээ Израиль биш Израиль хүнийг нэгэн Египт цэрэг одоо зодож дээрлэхэж байгааг хараад тэгээд нөгөө Египт цэргийг нь цохоод алчихсан. 자, Израиль хүнийг өмөрөөд. 자, 모세가 자기 백성이 어려움을 당했을 때, 그 순간 도움을 줬지만, 그러나 그 백성들은 이 모세를 인정하지 않았습니다. Тэгээд тэр нь сороо Мосегийн зүгээс харахад бол өөрхөө тэр хайртай арт түмэн нь ингээд зовж зүдэрч байхад нь чадхаараа одоо тусалсан хэрэг тийм үү. Гэхдээ түүнийг тэгж тусаллаа гэд Израильчууд түүнийг одоо сайнаар хүлээж авч түүнийг хүлээн зөвшөөрөөгүй. 자, 그래서 그 사건 때문에 모세가 미디안 광야로 이제 도망가게 됐죠. За тэр үйл явдлаас болоод Мосе Медианы цөл рүү зогтоход хүрсэн. 자, 그래서 하나님께서는 이 모세를 그 미디안 광야에서 40년 동안 거기서 준비를 시키신 것입니다. За ингээд бурхан тэр Медианы цөлд Мосег 40 жилийн турш дасгалжуулж бэлтгэсэн байгаа. 그래서 우리도 마찬가지지만 이 고난을 통해서 우리가 점점 성숙해 나아가는 과정을 우리가 볼 수 있습니다. Бидний хувьд ч гэсэн мөн адилхан бидний амьдрал тохиолдсон ямар нэгэн зовлон бэрхшээлээр дамжуулаад бид нар улам өсөж төлөвшөж байгаагаа олж хардаг. 자, 그래서 모세는 그곳에서 자기 동족 이스라엘과 하나 될 준비를 모두 갖추게 된 것입니다. Тэгээд тэр Медианы цөлд очиод 40 жил амьдрахдаа Мосе өөрийнхөө ард түмэн болох Израилийг Египтээс чөлөөлж гаргах бэлтгэлийг хийж эхэлдэг. 자, 이제 이스라엘과 동일시가 됐는데, 그러나 이 모세의 마음은 편치 않았습니다. За ингээд одоо Израильчуудтай одоо яг адилхан болох тий ижилсэх ингээд үйл явцаар дамжуулаад одоо бэлэн болсон боловч Мосегийн зүрх сэтгэл нь бол тийм амар тайван байгаагүй. 왜냐하면 이 모세는 바로와 대적해야만 했습니다. Яа тэгэл Мосе фараонтэй нүүр тулах ёстой болсон. 지금 그 바로 때문에 모세가 광야에 도망간 상황 아니겠습니까? Тэгээ Мосегийн тэр одоо цөл рүү зүхтах болсон шалтгаан ч гэсэн фараонтой холбоотой шүү дээ. 자, 그런 상황인데 모세가 이스라엘 백성들에게 희망을 불어 넣어주고 또 구원의 준비를 알려주어야 했습니다. Хэдийгээр тийм одоо Мосегийн хувьд тийм хэцүү байсан ч гэсэн Мосе өөрийнхөө ард түмэнд эсвэл найдварыг өгч тэгээ тэр Израилийн ард түмнийг аврах
аврахад бэлдэх ёстой. Аврах бэлтгэлийг тэдэнд хэлж өгөх ёстой байсан. 자, 그러니까 모세가 마음이 편치 못했던 건 그만큼 바로가 굉장한 그 강력한 그러한 왕이었기 때문에 이스라엘 백성들을 이 출애굽하는 게 쉽지 않았다. 이제 그런 말씀이죠. Тэр хин Мосе ягаад одоо фараонтай халдц нүүр тулахаас тэгж хашраад байсан бэ гэвэл тэр тухайн үеийн фараон буюу Египтийн хаан нь тийм баргийн одоо хүнийг халдаахгүй тийм амьшигтай хатуу тийм харгас хүн байсан учраас 자, 이 동일시에는 이 값비싼 희생이 따릅니다. энэ ижилсэлд болохоор маш үнэтэй золиос дагалддаг. 자, 그러니까 모세가 이스라엘 백성들과 함께 하기 위해서 많은 자기의 희생과 헌신이 있었다는 거죠. Өөрөөр хэлбэл Мосе өөрийнхөө ард түмнийг цагийн бэксэнгэл муу хагийг 하나, 하나가 되기 위해서. 하나가 되기 위해서. 예. Мосе өөрийнхөө ард түмэнтэй одоо нэг болохын тулд нэгдвэл болохын тулд тэр хэмжээний маш их хэмжээний тэр төлөөс төлсөн золиос гаргасан гэсэн үг. 자, 다시 말하면 예수님께서도 우리와 하나가 되시기 위해서 하늘의 영광을 포기하시고 인간의 몸으로 이 땅에 오신 겁니다. Есүс ч гэсэн бид нартай нэг болохын тулд тэр Тэнгэрийн сүр жавхлангаа орхиод энэ дорд газар дэлхий дээр хүний биеийг өмсч ирсэн. 자, 지금 모세의 나이가 80입니다. За одоо энэ үед бол Мосегийн нас нь бол 80 хүрсэн байгаа. 자, 그런데 문제는 이스라엘 백성들이 굉장히 이 규칙을 잘 지키지 못하고 또 도덕적으로 타락해 있고 이러한 이 상태예요. Тэгээд тухайн үед болохоор Израилийн ард түмний одоо нөхцөл байдал ямар байсан бэ гэвэл тэд нэр ерөөсөө дүрм журмыг сахидаггүй ёс суртахууны хувьд ч гэсэн ялзарч завхарсан тийм байдалтай байсан. 자, 그런 어려운 상황 가운데에서 모세가 이스라엘 백성들의 영적, 정치적 지도자로서의 이 새로운 생활을 이제 시작하게 된 겁니다. За тийм байдалтай ард түмний одоо сүнсний удирдагч, улс төрийн удирдагч болж Мосе шинэ амьдралыг эхлүүлсэн байна. 자, 무엇보다도 이 애굽 그들이 굉장히 이 잔악한 대적들이죠. Тэдний одоо хамгийн том дайсан бол Египтчүүд байсан. 거기다가 이 같은 이 동족들이 이스라엘 백성들이 끊임없이 반역을 합니다. За дээрэс нь бас тэр одоо улс үндэстнийхтэй Израильчууд өөрсдөө дотроос байнга одоо бослого тий эсэргүүцэл бослого гаргаж байсан. 무엇보다도 이 모세가 이스라엘 백성들을 이끌고 가는 그 환경이 이 광야죠, 광야. 그러니까 위험한 환경 가운데서 살아야 했습니다. За дээрэс нь одоо хамгийн чухал зүйл нь болохоор тэр Мосе тэр ард түмнийг удирдаад тэг Египтээс чөлөөлж гаргаад цааш нь одоо удирдаад дагуулад явах тэр зам нь бол одоо тийм шулуун дардан сайхан зам биш. Тэр цөлийн тэр хахир хатуу амьсгтай аюултай тийм замаар дагуулж явах хэрэгтэй байсан. 예, 그러니까 여러분 굉장히 쉬운 일이 아니죠. За тэгээд нэгэсэндээ одоо нүүдэлчтэй амьдралаар амьдарч гисэн гэсэн. Тэгэхээр энэ бол маш хэцүү тий амархан зүйл биш. 자, 이런 여건 가운데서 모세가 이 변혁의 대행자로서의 자기 역할을 수행해 나갔습니다. За ийм л одоо нөхцөл байдлууд донд тий аль ч талаас нь харсан тийм
сайн сайхан биш тий. Бүх юм нь хүнд хэцүү. Яар түмэн өөрөөсөө бас тийм одоо ялдар завхарсан тийм одоо нөхцөл байдал донд Мосе одоо шинжилэл одоо шинжилгээг хийх нэр төлөөний хүн болж өөрийнхөө үргийг гүйцэтгэж эхэлсэн байна. 자, 그래서 이 모세가 바보가 아니죠. Мосе мэдээж тэнэг биш тийм ээ. 그래서 우리가 지난주도 살펴봤지만 하나님이 모세를 부르셨을 때 아주 예, 이 모세가 이렇게 거부했었던 이유가 바로 여기에 있었던 겁니다. Тийм ч учраас түрүүний хичээл дээр бидний одоо ярьсанчлан бурхан түүнийг анх дуудах үед Мосе бол олон удаа ингээд татгалцсан байгаа. 뭐 우리도 모세에 비할 것은 아니지만 분명히 우리들도 모세와 같이 이 하나님께서 준비를 시키시고 감당하게 하신다는 것을 우리가 깨닫게 됩니다. Бид нар ч гэсэн яг Мосегийн одоо юу хэмжээнд хүрдэггүй юм а гэхэд бидний одоо хэмжээнд бурхан биднийг дасгалжуулж өөрийнхөө ажилд хэрэглэхээр урьдчилж бэлтгэж байдаг юм а. 자, 이 노예들은 이스라엘 백성들인데 이들은 이 제대로 교육을 받지 못했습니다. За Израильчууд болохоор тухайн үедээ боолууд байсан шүү дээ. Тэгээ боол мөн гэдэг чинь ерөөсөө тийм боловсрал эзэмшээгүй. 자, 그래서 모세는 이 종교적 교육자로서 역할을 감당해야 했습니다. Тийм учраас Мосе Израильчуудын дунд бас одоо шашны тэр боловсрал итгэл үнэмшлийн боловсролыг олгогч одоо сургууль хүмүүжүүлэгчийн үүргийг бас гүйцэтгэх хэрэгтэй болсон. 자, 하나님은 그의 백성들을 기억하셔서 한 구원자를 보내주셨습니다. Бурхан өөрийнхөө арт түмнийг санаж нэгэн аврагчийг илгээсэн. 자, 그러나 선조들이 가졌던 하나님에 대한 인식은 점점 이 후손들에게 가면서 이제 흐려지고 말았습니다. 이 구원자는 누구를 말씀하시는 거죠? 예수님. 아, 예. гэхдээ одоо тэр өвөг дээдсэнд байсан бурхны тухай тэр одоо мэдлэг нь хойч үедээ эрэхтэй одоо маш юм бүдэг бадаг бүрхэг болсон байгаа. Тэгээ өвөг дээдс нь бол бурхны таньж мэдсэн мэдлэг байгаа. Гэтэл тэр өвөг дээдсийн мэдлэг нь хойч үедээ одоо хойч үеийн ингээд солигдох тусам тэр мэдлэг нь бүдэг болж эхэлсэн. 그러니까 아담으로부터 하나님께서 이 메시아, 이 구원자를 보내주시겠다고 그렇게 약속을 하셨었던 거죠. Тэр хамгийн анх л одоо Адамыг тэр нүгэл үлдсэний дараа тэр Эден цэцэрлэгээс хөөхөөс өмнө бурхан би одоо юу аврагчийг илгээх болно гэж амласан байсан. 자, 그래서 모세는 그들에게 다시금 그것을 주어야 했습니다. За тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам тэр аврагчийн тухай тэр мэдлэг тийм ээ аврагч ирнэ гэсэн тэр амлалт ингээд мартагдаж одоо бүдэг бадаг л зүйл болсон байгаа. Тийм учраас Мосе Израилийн ард түмэнд дахин энэ мэдлэгийг олгох хэрэгтэй болсон. сануулгах хэрэгтэй болсон. 자, 이 교육이 굉장히 중요하죠. 그래서 가르치는 것이. Тийм учраас энэ боловсрал гэдэг зүйл бол маш чухал юм аа. Өөрөлдвөл одоо тэр зөв мэдлэгийг зааж сургах. 자, 하나님께서 모세를 통해서 교육뿐만 아니라 여러 가지 이적과 여러 가지 이 기적 이런 것을 보여주셨습니다. Бурхан Мосегоор дамжуулан
зөвхөн одоо Израилийн ард түмэнд зааж сургаж зогсохгүй янз бүрийн тэр бэлгүүд болон гайхамшгуудыг биш ээ, тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлсэн байгаа. 자, 그럼에도 불구하고 우리가 성경을 통해서 보면 이스라엘 백성들은 틈만 나면 다시 이교적 습성으로 돌아가려 했습니다. Тэгсэн хэдий ч гэсэн Израилийн ард түмэн одоо симхийл гарах юм бол харин шашин өөр шашин руу одоо яг тэгэд бүр зуршил болцсон юм шиг л тэр өөр шашин руу яваад очдөг байсан. 이게 우리도 마찬가지죠. 이 부패성, 이 죄에 대한 부패성이 남아 있어서 우리도 마찬가지입니다. 끊임없이 우리도 이 이교적, 그러니까 우상 섬기던 옛 습관, 옛 사람으로 그러니까 옛 사람으로 자꾸 돌아가려고 합니다. Бид нар ч гэсэн одоо Израилийг хэмждэг адилхан бид нар ч гэсэн тэр одоо хуучин хүний маань ялтарсан төрх ингээд хэвээрээ үлдсэн байх юм бол тэр хэмжээгээрээ бид нэр цэмхэл гарууд савд хийвэл одоо тэр хуурамч шүтэж байсан өөр бурхтад үйлчилж байсан эсвэл өөр ямар нэгэн зүйлийг өөрийнхөө шүтэнэ болгочихсон байсан тэр хуучин хүнийхээ амьдрал руу юм бол явж орчих гээд талтарч орчих гээд тийм үү. 자, 이제 대표적으로 출애굽기 32장에 보면은 이 금송아지 사건이 등장합니다. 금송아지. За ийм одоо байдлын хамгийн одоо гол жишээ бол бид намын 32 дугаар бүлэг дээр гардаг алтан тоглолны үйл явдал юм аа. 자, 모세가 시내산에 잠깐 기도하러 올라간 그 사이, 그 잠깐인데 아론이 금으로 송아지 우상을 만들고 제사를 드렸던 사건입니다. Энэ алтан тоглолны үйл явдал бол та нар ч гэсэн сайн мэдж байгаа бах тийм ээ. Мосе Синай улс руу түрхэн зур гараад бурхантай ярихаар явсан байгаа. Тэгээд тэр хооронд нь Аарон одоо тэргүүтээ хүмүүс ард түмнээс алтыг нь одоо аваад цуглуулад тэгээд түүнийг хайдуулаад энэ тоглолт хийгээд тэгээд түүнийгээ шүтээд түүндээ мөргөөд бөөн одоо баяр наадам хийж байсан. 뿐만 아니라 그 광야에서 하나님께서 그 만나를 그들에게 주셨죠. Зөвхөн ганц энэ явдал ч биш. Одоо дараа нь зөвхөн Израильчуудыг тэр цөлөөр дагуулж явж байхдаа тэднийг одоо маннагаар хооллож байсан. 하지만 그들은 여전히 애굽에서 먹던 음식을 갈망했습니다. Ингэж тэднийг одоо өлсөхгүй те сангаахгүй ингээд хангаж байсан ч гэсэн Израильчууд бас л гомдлсон ивэрээ Египтэд байхдаа иддэг байсан маха дурсаал тийм ээ гомдлож байсан. 그러니까 하나님이 주신 그 음식에 만족하지 못하고 전에 그 애굽에서 먹었던 그것을 더 좋아했던 것입니다. Энийг ясандаа Израильчууд бол одоо тэр бурхны өгсөн хоолнд сэтгэл ханахгүй урд нь тэр боод байхдаа идэж байсан тэр хоолоо үгүй л сангалцж байсан. 그리고 이 과거의 이 노예 생활 습성에서 벗어나지 못했던 것입니다. Энэ юг харуулж байна гэхээр одоо өмнөх амьдралын тэр боол байсан үеийнхээ тэр дадал зуршлаас салж чадахгүй түүнийгээ өгүүлэн санаж байсан гэсэн үг юм. 자, 우리가 이걸 볼 때 이스라엘 백성들만의 문제가 아니고 이 변화되는 것은 이 시간이 필요하다라는 것을 우리가 알게 되는 것입니다. 시간이 필요하다. Тэр энэ бүхнийг харахад бид нэр юуг олж харж болох вэ гэхээр энэ бол зөвхөн Израильчуудын асуудал биш ээ. Ер нь бол ингээд өөрчлөгдөн, шинжлэгдэн гэдэг бол ерөөсөө цаг хугацааны асуудал юм аа. Цаг хугацаа хэрэгтэй байдаг юм байна гэдгийг харж байна. 즉, 이 성화, 우리가 거룩하게
이 변화되는 이 성화인데 이 성화는 어느 한순간 그러니까 이 성화는 두 가지 의미가 있습니다. 두 가지. За тэгэхээр бидний бас сайн мэдэх нэг юу теологийн ойлголт байдаг нь бол ариусл гэж байгаа тийм ээ. Ариусл гэдэг нь бол одоо Есүст улам адилхан болох тэр үйл явц илүү одоо өмнөхөөсөө ч илүү одоо ариун болох үйл явц гэж хэлж болно. Энэ ариусл бол хоёр янз байдаг. 자, 하나는 뭐냐면 확정적 성화라고 해서 우리가 믿으면 새 사람이 되는 겁니다. 이게 아, 확정됐다. 아, 그러니까 확정적, 옛사람이었는데 음, 믿음으로 새 사람이 되는 겁니다. 확장적이에요? 네, 확정적? 정해졌다. 믿는 아, 사람으로 이제 정해졌다. 이제 мгм. За нэгдүгээр нь болохоор одоо аа, тогтоогдсон ариусл гэх юм уу? Товлогдсон ариусл. За товлогдсон гэдгээр нь явчих. Товлогдсон ариусл гэж. Тэр нь юу хэлж байгаа вэ гэхээр одоо бид нэр бол одоо итгэгч болохоор ингэж одоо ариуссан улам ингэж ариусж байхаар аль хэдийнэ одоо тогтоогдсон гэсэн үг юм. 자, 그러니까 우리가 믿음은 한번 믿으면 우리가 구원을 얻는 것이지 계속 우리가 또 믿고 또 믿고 또 믿음이 없으면 구원에서 떨어지는 것이 아니다라는 것이에요. Тэгээ нийгэмд ингээд тогтоогдсон учраас бид нар одоо Есүс нэг л итгээл нэг л одоо Есүсийг хүлээгээд авчихсан бол тэр итгэл маань цаашаага одоо улам шинжлэхдэл тэ улам өргөжин тэлэл явах болохоос биш одоо дахин итгэх ёстой дахин Есүсийг хүлээж авах ёстой ч гэдэг юм уу. Эсвэл чи одоо итгэхгүй байгаа болвол одоо энэ итгэгч биш болчлоо. Итгэлээс одоо салцглаа гэх мэт ийм ойлголт байхгүй. Нэг нь л Есүсийг хүлээж авсан, нэг л удаа итгэсэн бол одоо тэр чигтэл итгэгч хэвээрээ явна. Улам л одоо ариусаад, улам л итгэл нь нэмэгдээл явна гэсэн үг. 자, 그 다음 성화가 있어요. 그 다음 성화가 바로 점진적인 성화다라고 이렇게 말을 합니다. За дараагийнх нь одоо ариусл нь одоо дараагийн шатны ариусл гэх юм да. Тэр ариусл нь юу байдаг вэ гэхээр одоо урагш ахиж дэвшиж байдаг дэвшилтэд ариусл. 자, 그러니까 우리가 믿었다고 해서 우리가 완전한 그러한 사람이 된 것이 아니죠. За бид нар одоо Есүст итгэж боллоо гэд бид нар төгс төгөлдөр хүн болчих юм биш ээ. 자, 그렇기 때문에 하나님께서 우리가 하나님 앞에 갈 때까지 우리를 계속 만들어가는 그러한 이 과정을 이 점진적 성화다 이렇게 말을 합니다. Төгс төгөлдөр болчихдоггүй учраас бурхан биднийг одоо өөрийнх нь тэрт ирэх хүртэл өөрөөр хэлбэл мөнхийн улс руу очих хүртэл бидний амьдралын одоо насан туршид маань биднийг улам ингэж төлөвшүүлж ариусгаж байдаг. Энэ үйл явцыг болохоор дэвшилтэд 자, ариуслын үйл 그렇기 явц 때문에 гэж байна. 하나님께서 우리를 평생 우리가 죽을 때까지 우리를 하나님이 만들어 가시는 것이죠. Энийг гэсэндээ бидний одоо бидний насан туршид биднийг өөхөх хүртэл энэ дэлхийгээс явах хүртэл бурхан биднийг тийхүү улам төгс болгож улам төгөлдржүүлэн урлаж бүтээсээр байдгаа гэсэн үг юм. 자, 그러니까 시간이 많이 필요한 것입니다. 예, 저도 За 여러분도 이 성화의 과정에 있어서 보면 시간이 많이 필요한 겁니다. тэгэхээр энэ ариуслын үйл явцын хувьд бол та бид нар бүгдээрээ адилхан ингэж цаг хугацаа мэдээж хэрэгтэй байдгаа. 자, 그래서 이스라엘 백성들도 보면 그 첫 세대가 결국 광야에서 다 죽게 되었죠. Израильчүүдийг ч гэсэн харах юм бол тэр Египтээс гарсан
эхний үеийн хүн бол одоо энэ ариусгах одоо үйл явц тий процессор ингээд алхаж явах замдаа эхний үеийн хүн бол цөлд бүгдээ өвцгөөсэй. 그리고 그 다음 세대, 그러니까 이 세대들은 이제 그 광야에서 태어났다든지 또 광야에 있을 때 굉장히 어린 그런 자녀들이죠. 그래서 이 세대들이 약속의 땅으로 들어가도록 준비를 시켜야 했습니다. За эхний үеийнхэн гэдэг маань болохоор одоо тэр Израилаас гарах үедээ тий Израилаас яг чөлөөлөгдөд гарах үедээ ахимаг настай байсан эсвэл өтөл буурал настай байсан тэгээд одоо юу юу гэх одоо дундаж настай байсан ч юм уу. Одоо тийм хүмүүсийг хэлж байгаа. Тэд нар бол одоо бурхныг тодорхой хэмжээнд мэддэг байсан тийм ээ. Тэр өвөг дээдсээсээ бурхны талаар одоо сурч мэдсэн зүйл бас байсан тийм үеийнхэн. За тэгээд тэр үеийнхэн чинь л нөгөө гомдол гаргаад инээ тэрэ болсоор байгаа л тэгэл бүгдээрээ одоо тэр ихтгэлгүй байдлаас болоод тэр цөлд ингээ өгцгөөсөн байгаа. За тэгвэл дараагийнхан үе нь Йошуатай хамт одоо нөгөө Канаан нутаг руу орсон байгаа шүү дээ. Дараа үе нь гэж хэнийг хэлээд байна гэхээр Египтээс гарах үедээ балчир бага настай байсан тийм жоохон хүүхэд байсан гэсэн үг шүү дээ. Аль эсвэл тэр Израиль цөлөөр ингээд 40 жил цөлийн амьдралаар амьдарч байх явцад төрсөн тийм одоо хүүхдүүдийг хэлж байгаа маа. Тийм одоо залуу шинэ үеийг хэлж байгаа юм. 자, 이 변화를 위해 중요한 게 뭐다? 바로 교육입니다. 교육. 이 교육이 굉장히 중요하고 필요합니다. За тэгээд Мосе болохоор одоо тэр дараагийн шинэ үеийнхнийг тэр амлалтын газар руу дагуулж явах хэрэгтэй болсон. Тэгээд тэр амлалтын газар руу ороход тэднийг бэлтгэх тэр ажлыг одоо тэр үүрэг даалгаврыг одоо хүлээж авсан байна. Тэгээд ингэж шинжлэхийн тулд зайлшгүй хэрэгтэй зүйл бол энэ боловсрол зааж сургах явдал байсан. 자, 이 애굽에서 이스라엘 백성들이 보여준 것은 바로 이 노예 근성입니다. 노예 근성. 근성이 뭐예요? 그러니까 그러니까 뭐라 그럴까요? 노예 모습. 그러니까 노예 모습을 드러냈습니다. 노예 모습. За тэгэхээр Египтэд байхдаа бол Израильчууд энэ дүр төрх нь л ерөөсөө боол байсан. Боолын дүр төрхөөр л амьдарч 그러니까 байсан. 성질. 그러니까 노예 성질. 이것이 그러니까 그 애굽에서 했었던 그 노예 그 성질이 없어지지 않고 계속 나타나는 것입니다. За тэгээд тэр Израиль биш Египтээс одоо гараад тэр цөл рүү цөлд байх үедээ ч гэсэн Израильчүүдийн дундаас тэр нөө одоо боолын үеийнхэн тэр одоо зуршил хэв маяг ерөөсөө ингээд алга болохгүй боол шиг л одоо амьдраад байсан гэсэн үг. Боол байсан үеиг шиг л амьдраад байсан. 이 노예의 성질이라는 것은 남이 시키는 대로만 하는 거죠. За тэгээ боодын одоо хэв маяг гэдэг нь одоо юу вэ гэхээр ерөөсөө нөгөө эрхчлөөт хүмүүс чинь болохоор өөрөө мэдээл те чөлөөтэйгээр одоо өөрийнхөө амьдралыг авч явах ч юм уу өөрийгөө хөгжүүлэх ч юм одоо иймэрхүү байдаг шүү дээ. Гэтэл одоо боолын сэтгэлгээ боолын одоо хэв маяг гэхээр амьдралын хэв маяг гэхээр хүн ингээд юу хийг ин тэрийг л хийдэг. 자, 그래서 어떤 변화를 두려워하거나 또 불의에 저항하지 않습니다. 나쁜 일인데 분명히 나쁜 그러한 일이 있는데도 거기에 저항하지 않습니다. Бүр одоо нөгөө дарлагдаад сурцсан тэр амьдралдаа ингээд дасчихсан гэх юм уу. Тэгээд ямар нэгэн одоо шинжилэлт өөрчлөлт хийгээж оролдох ч юм уу альсгөл одоо зөвхт бус одоо тийм ёс бус зүйл шодрог бус зүйл өөрт нь тохиолдлоо ч гэсэн
ерөөсөө эсэргүүцэж мэдэхгүй. 그리고 이제 자유롭게 그렇게 그런 상황이 주어져도 아무것도 하지 못합니다. За тэгээд өөрсдөд нь одоо эрхчлөө олгогдчиход байгаа ч гэсэн эрхчлөөгөө ерөөсөө хэрэгжилж ашиглаж мэдэхгүй, өөрсдөө бие дааж одоо толгой мэдэн шийдэж юу ч хийж чадахгүй тийм л байдалтай байсан гэсэн үг. 자, 그래서 모세가 이스라엘 백성들에게 그런 해방될 것을 전해줬는데 그들이 듣지 않는 것입니다. За тэгээд Мосе Израильчууд дээр очиод одоо ингээд эрхчлөөг тунхагласан байгаа. Тэгтэл тэр Израильчууд ерөөсөө Мосег сонсоогүй. 출애굽기 6장 9절에 그 말씀이 있어요. 그들이 마음이 상했고 또 역사의 그 혹독함을 인해서 모세를 듣지 않았다. За гэтэл номын 6-гийн 6-장 9 예, 6장 9절에 6-гийн 9 дээр Мосе үүнийг Израилийн хүүгүүдэд уламжилсан боловч тэд цөхөрсөн сэтгэл бас хэрцгий болжлын улмаас Мосег эс сонсов. 자, 이스라엘 백성들은 이 억압의 영향 때문에 그러니까 400년 동안 그렇게 이제 있어서 그 아래 있어서 그들이 어떤 민족 정신을 잃어버렸고 그래서 위기의 상태에 처해 있었던 겁니다. Тэр 400 жил одоо тэгээд амьдарсан. Тэгээд боолчлогдоод амьдарчихсан учраас Израильчууд одоо өөрийн эрэхгүй одоо тэрнтэй бүр дасчихсан тэгжил амьдрах ёстой юм шиг өөрсдийгөө ингээ бодчихсон. Тэгээ тэр хэрцгий болчлын одоо нөлөөгөөр ерөөсөө нөгөө үндэсний одоо тэр оюун санаа гэдэг зүйлээ гүйчихсэн. Тэр нь байхгүй болчихсон. Тэгээд тийм одоо аюултай тийм нөхцөл байдалтай болчихсон байсан. 자, 그러나 이 복음은 자유롭게 만듭니다. 이 복음이. Гэтэл сайн мэдээ яадаг вэ гэхээр сайн мэдээ бол хүмүүсийг чөлөөлж өгдөгөө. Эрх чөлөөтэй болгодог. 자, 그래서 모세가 이 자유에 대한 이 교육이 그들에게 필요했던 것입니다. Тийм ч учраас Мосе бас яах ёстой болсон бэ гэхээр тэр ард түмэнд эрх чөлөөний тухай тэр боловсролыг олгох хэрэгтэй болсон. Өөрөлдвөл эрх чөлөөг зааж өгөх хэрэгтэй болсон гэсэн үг. 자, 그래서 이 출애굽에 있어서 모세를 통한 하나님의 활동은 이 애굽인들뿐만 아니라 또 이스라엘 백성에게 확신을 주기 위해서 필요했습니다. За тэгэхээр энэ Египтээс гарах үеийн тэр үйл явдлын одоо үйл явдалтай холбоотойгоор Бурхан Мосегаар дамжуулж одоо хийсэн тэр бүх одоо үйлсүүд байгаа тийм ээ. Бурханы хийсэн тэр бүх Мосегаар дамжуулж хийсэн ажлууд нь зөвхөн одоо Египтчүүдийг сургаж өгөх, Египтчүүдэд тэр одоо шийтгэлийг буулгаж тийм Египтчүүдэд Бурхан өөрийгөө илчилж харуулахаас гадна Израилийн ард түмэнд тэр бат итгэлийг суулгаж өгөхөд хэрэгтэй байсан. 자, 이스라엘은 그 애굽에서 도덕적으로 타락했을 뿐만 아니라 신앙도 다 잃어버렸습니다. Яа тэгвэл Израильчууд Египтэд байх хугацаанд ёс суртахууны хувьд ялзарч дороотод зогсохгүй итгэлийн хамаг тэр итгэл үнэмшлээ алдчихсан гэж гисэн байсан. 당연히 이스라엘 백성들은 회개해야 했습니다. Тийм учраас Израильчууд юуны өмнө мэдээж гэмших хэрэгтэй байсан. 자, 그러므로 이 모세는 이제 또 전도자의 역할도 담당해야 했습니다. Тэгээд одоо Мосе бол одоо өөрөө ирэхгүй бас одоо номлогчийн тийм ээ тэр одоо сайн мэдээг яригч номлогчийн үүргийгч гэсэн гүйцэтгэх хэрэгтэй болсон. Ард түмнийг гэмшүүлэхийн тулд. 아, 자, 이제 전도로 넘어갈게요. 전도. За цааш дараагийн 자, сэдв маань болохоор
이 아, 전도는 음. 사회 변화와 관련이 있습니다. За сайн мэдээ түгэх. За энэ сайн мэдээ түгэх нь бол нийгмийн өөрчлөлттэй холбоотой. 그래서 이 전도자는 자기 자신이 직접적인 변화에 관여하고 있다는 사실을 인식해야 합니다. Тийм учраас сайн мэдээ түгээх чинь өөрийгөө энэ өөрчлөлттэй шууд холбоотой оролцож байгаа гэдгийг мэдчих хэрэгтэй. 자, 그래서 이 방가토라는 분이 인간화는 그 사람이 기독교인이 될 때만 비로소 가능하다. 이렇게 또 말을 했습니다. 인간은 그 사람이 기독교인이 될 때만 비로소 가능하다. За тэгээ банкато гэдэг хүн ингэж хэлсэн байна. банкато юу гэж хэлсэн бэ гэхээр хүн болно гэдэг нь тухайн хүн Христ итгэгч болсон цагт л боломжтой гэж юм. Өөрөөр хэлбэл хүн болвол Христ итгэгч болсон цагт л хүн болох, одоо хүн шиг хүн болох боломжтой гэж хэлсэн. 자, 모세는 이스라엘을 규율 있고 또 조직적인 이 건전한 사회로 만드는 일을 시작했습니다. За тэгэхээр Мосегийн хувьд бол Израильчуудыг одоо дүрм журамтай тий хууль дүрмтэй одоо тий зохион байгуулалттай одоо тий эрүүл зөв нийгмийг бүтээдэг тийм эрүүл зөв нийгэмтэй болох тэр ажлыг одоо Мосе эхлүүлсэн. 자, 이러한 이 사회학적인 작업, 그러니까 이제 건전한 사회로 만드는 이러한 작업은 영적인 면과 전혀 관계없는 일이 결코 아닙니다. 관계가 있습니다. 그러니까 영적인 면과 관계가 있습니다. За ингээд одоо эрүүл зөв нийгмийг байгуулах энэ ажил бол энэ сүнслэг зүйлстэй огт холбоогүй биш, холбоотой юм аа. 자, 그래서 이 전도자로서의 모세는 하나님의 진리의 말씀을 가르쳤습니다. За тэгэхээр Мосегийн хувьд бол одоо нөгөө сайн мэдээ түгээгчийн үүргийг гүйцэтгэж байна тийм ээ. Тэр үүргийнхээ хүрээнд Бурхны одоо үнний үгийг зааж эхэлсэн. 예, 바로 앞에서 하나님의 말씀을 선언하는 한편 또 이스라엘 백성들에게도 하나님의 말씀을 전했습니다. Мосе фараоны өмнө очиод Бурхны үгийг тунхаглаад зогсохгүй нөгөөтэйгүр Израилийн ард түмэнд ч гэсэн Бурхны үгийг дамжуулж хэлсэн. 자, 그리고 그의 가르침은 이적과 기사로 인해서 누구도 부인할 수 없는 권위를 갖게 되었습니다. За түүний одоо тэр номлол тийм ээ түүний зааж сургасан бүхэн нь тэмдэг болон гайхамшгуудын одоо гайхамшгуудаар дамжуулан хинч үгүйсгийн аргагүй тийм эрх мэдэлтэй болсон эрх мэдлийг түүнд өгсөн байгаа. 자, 이 영적인 사역은 이스라엘을 한 국가로 만드는 데 꼭 필요한 요소였습니다. Тэгэхээр энэ сүнслэг ийм үйлчлэл, сүнслэг ажил нь бол Израилийг нэг бүхэл бүтэн улс болгоход зайлшгүй хэрэгтэй хүчин зүйл байсан. 네, 이것은 하나님 말씀을 전하는 거죠. За энэ сүнслэг ажил гэдэг нь л нөгөө Бурхны үгийг дамжуулах, Бурхны үгийг тунхаглах ажлыг хэлж байна тийм ээ. 자, 그리고 이 백성들이 주의 말씀을 듣고 그리고 이적을 보고서야 믿고 또 주님께 경배했다고 했습니다. За тэгээ Библиэд бичснээр тэр ард түмэн эзний үгийг сонсож тэмдгүүдийг үзсний дараа л итгэж эзэнд мөргөлийн хүндэтгэлийг өргөсөн гэж бичсэн байдаг. 예, 출애굽기 4장
이 30절, 31절에 그에 대한 말씀이 있습니다. За Гитлэл номын 4-ийн 30, 31-р эшлэлдэр энэ тухай бичсэн байгаа. 자, 백성들이 여호와의 구원하심을 보고 또 믿고 순종하며 경험할 때 이제 비로소 희망이 나타나기 시작했습니다. За тэгэд ард түмэн, Израилийн ард түмэн Яховагийн юу тэр авралыг харж, итгэж, дуулууртай дагаж, өөрсдийн биеэр амсаж үзснийхээ дараа тэдэнд одоо найдвар төрж эхэлсэн. 예, 여기 이제 13장이라 했는데 14장입니다. 출애굽기 14장 31절. За холбоотой ишлэл нь гэвэл Гитлэл номын 14-ийн 31. 여기 Багш 보면은 13 гэд 네, бичиж гинэ. 출애굽기 10 여기 14장. 아유, 죄송해요. За Гитлэл 14-ийн 31. 여기 이제 14. 14. 자, 여기 본문을 잠깐 보면 이스라엘이 여호와께서 애굽 사람들에게 베푸신 큰 일을 보았으므로 백성이 여호와를 경외하며 여호와와 그 종 모세를 믿었더라 이렇게 말씀하고 있습니다. За энэ ишлэгийг уншия. Гитлэл 14:31. Египтчүүдийн эсрэг эзний үйлдсэн агуу хүчийг Израильчууд хараад ард түмэн эзнээс эмээн эзэн хийгээд түүний зарц Мосед итгэв. 자, 그들은 여호와 그의 보내신 종 모세를 믿었습니다. За тэгээд Израильчууд эзэн болон түүний зарц, түүний илгээсэн зарц болох Мосед итгэсэн гэж байна. 자, 이렇게 모세의 전도적 사명은 효과적으로 이루어졌습니다. За тэгэхээр Мосегийн нөгөө сайн мэдээг түгээгчийн одоо үүрэг даалгавар нь маш амжилттай, үр дүнтэй биелэгдсэн байна. 자, 이렇게 이 세상 사람들에게 회개와 믿음을 가져다 주는 것은 지금도 교회가 해야 할 임무입니다. За яг үүнтэй адилхан энэ дэлхийн хүмүүст одоо гэмшил болон итгэлийг өгөх үүрэг даалгаврыг одоо ч гэсэн чуулган гүйцэтгэх хэрэгтэй. Энэ бол чуулганы үүрэг юм. 자, 모세의 이 전도 또 교육 이러한 일은 이 변화의 주도자로서 그가 해야 할 기본적인 일이었습니다. Тэгээ Мосе бол зөндөө олон үүрэг гүйцэтгэсэн байх шүү дээ. Сайн мэдээг түгээгчийн үүрэг, за сурган хүмүүжүүлэгчийн үүрэг гэх тээ. Энэ одоо бүх ажлууд нь үйлчлэлүүд нь бол одоо өөрчлөлт шинжилтийн удирдах өөрчлөлт шинжилэгч удирдагчийн хувьд түүний хийх ёстой үндсэн ажлууд нь байсан юм аа. Сайн мэдээ түгээх болон зааж сургах энэ ажлууд нь бол Мосегийн хувьд тэр бол өөрчлөлт шинжилэлтийн удирдагчийн хувьд зайлшгүй хийх ёстой үндсэн ажил юм байсан. 오늘날도 마찬가지죠. 오늘날도 굉장히 혼란스러운 그러한 현대 사회인데 이때 교회가 이 변화의 대리자로서 이 적극적인 사역, 그러니까 이 전도와 교육 이 일을 하도록 부름받은 것입니다. Өнөөдөр ч гэсэн яг адилхан чуулган энэ үргийг гүйцэтгэх ёстой юм аа. Чуулган яг ийм үргийг гүйцэтгэхээр дуудагцсан. Одоо орчин үеийн энэ дэлхий энэ нийгэм чинь маш эмх замбраагүй ийм болчиход байгаа. Тэгэхээр энэ нийгэм дээр чуулган энэ өөрчлөлт шинжилгээг хийх төлөөлөгчийн хувьд, төлөөний хүний хувьд энэ сургах, сайн мэдээг түгээн дэлгэрүүлэх энэ үйлчлэлийг хийхээр дуудагдсан юм аа. 자, 여러분 한번 여기서 우리가 생각해 볼 때 모세 때가 하나님의 일 하기가 더 어려웠을까요? 지금이 더 어려울까요? За тэгвэл бүгдээрээ одоо төр 5 аваад тий юу яа. Бодод үзье.
Одоо бурхны ажлыг ингээд хийхэд Мосегийн үед хийх нь илүү хэцүү байсан болов уу? Эсвэл одоо бид нар амьдарч байгаа энэ цаг үед бурхны ажлыг хийхэд илүү хэцүү байх болов уу? 자, 뭐 딱 비교하기는 그렇지만 그래도 모세 입장에서는 모세가 더 어려웠다라고 이야기하겠죠. Яг ийм тийм гээд одоо харьцуулах нь цаашаа юм. Гэхдээ одоо Мосегийн зүгээс хэрэг бодох юм бол Мосегийн үед илүү хэцүү байсан баха. 하지만 우리 입장에서는 우리도 굉장히 어려운 가운데 있는 거죠. 그죠? Гэтэ бас бид нар ч гэсэн дутах юмгүй Мосеос дутахааргүй хүнд хэцүү нөхцөлд үйлчилдэг тийм үү? 중요한 것은 그때나 지금이나 하나님께서 하나님이 일을 하시는데 그 일을 해서 맡아서 할 사람을 부르신다는 것입니다. Эндээс та хамгийн чухал зүйл нь вэ гэхээр Мосегийн үед ч бай, өнөөгийн энэ цаг үед ч бай, Бурхан яг тухайн цаг үед өөрийнхөө ажлыг хийдгүүлэх хүнээ өөрөө олж сонгож дууддаг байгаа. 그리고 우리 인간의 입장에서는 다 어려워요. 그때도 어렵고 지금도 어렵고 앞으로도 어려울 겁니다. Харин хүмүүс бидний зүгээс харахаар одоо Мосегийн үед ч бай, тэр үед ч бай, өнөө үед ч бай, ирээдүйн үед ч бай, хүний хувьд бол ямар ч цаг үед бол адилхан хэцүү л байдаг. 자, 그러나 분명한 것은 어려운 그러한 일임에도 불구하고 하나님은 하신다는 것입니다. Гэхдээ одоо хамгийн тодорхой зүйл юу вэ гэвэл тийм хүнд хэцүү үед ч гэсэн Бурхан өөрийнхөө ажлыг өөрөө л хийдэг. 하나님은 어떠한 상황 가운데서도 불구하고 하나님은 무조건 다 하실 수 있다. Ямар ч нөхцөл байдал байлаа гэсэн Бурхан бүгдийг ямар ч цаг үед хийж чаддаг. 우리가 그러한 하나님만 우리가 바라봐야 됩니다. Тэр бид нар бол нэг сүрхийдээ хийчихэд байдаг биш. Бурхан бол ямар ч цаг үед ямар ч хүнд хэцүү нөхцөлд өөрийнхөө ажлыг өөрөө л хийчихдэг. Тэр бид нар одоо тэр л Бурханаа хараад өргөжлөх ёстой юм аа. 그것이 아브라함의 신앙이었고 모세의 신앙이었습니다. Авраамийн итгэлч тийм байсан, Мосегийн итгэлч тийм байсан. 하나님은 없는 것도 있게 하시고 죽은 자도 살리시는 하나님이시다. Бурхан бол байхгүйч бий болгодог, өгснэгч гэсэн амьлуулдаг Бурхан. 그러므로 그 하나님께서 우리를 부르셨다는 것이 굉장히 우리로서는 은혜가 아닐 수 없죠. Тэр тийм одоо агуу Бурхан биднийг тоож одоо дуудсан байна гэдэг чинь өөрөө агуу нэгүсэл юм аа. 우리를 부르셔서 이 세상의 빛과 이 소금이 되라고 말씀을 하셨습니다. Биднийг Бурхан дуудаад энэ дэлхийн давс ба гэрэл болоо гэсэн. 우리는 하나님의 이름으로 행하는 이 변화의 대리자입니다. 대리자. Бид нар бол Бурханы нэрээр өөрчлөлт шинжилгээг хийж байгаа Бурханы төлөөний хүмүүс юм. төлөөлөгч нар юм. 궁극적으로 모든 것은 하나님께 속해 있습니다. Эцсийн эцэст бүх зүйл Бурханых юм. 역사를 주관하시며 또 택하신 백성을 통해 역사하시는 분은 바로 하나님이시다. Түүхийг захирч байдаг, өөрийн сонгосон ард түмнээрээ дамжуулан ажиллаа хийдэг нэгэн бол тэр Бурхан юм аа. 자, 그다음 구속의 내용을 좀 살펴보겠습니다. Дараагийн сэдэв болохоор золилт, аврал. 자, 이 출애굽은 하나님의 사역이었고 모세는 단지 도구로 사용되었습니다. Египтээс чөлөөлөгцсөн явдал бол Бурханы ажил байсан. Харин Мосе болохоор зүгээр л одоо Бурханы хэрэгсэл болж ашиглагдсан. 이 출애굽은 구약 성경의 중심적 구속 사역으로 이 신약 성경의 십자가 사건과 비교될 수 있습니다.
Эвдээс чөлөөлөгдсөн энэ үйл явдал бол хуучин гэрээний хувьд бол одоо авралын одоо гол чухал ажил нь байдаг. Энийг одоо шинэ гэрээний ямар үйл явдалтай зөвлөж болох вэ гэхээр загалмайн үйл явдалтай зөвлөж болно. 자, 이 구속은 하나님의 사역입니다. Аврал золилт гэдэг бол Бурхны ажил юм. 인간이 스스로 구원에 이를 수 없어요. 결코 없습니다. Хүн өөрөө бол зүтгээд тэр авралт ерөөсөө хүрч чадахгүй. 자, 그래서 이 출애굽 사건은 우리가 이 하나님의 이 사역 그리고 승리를 우리가 보게 되는 것입니다. Тэр Египтээс чөлөөлөгдсөн энэ үйл явдлаас бид нар Бурхны ажил ба бас Бурхны ялалтыг хардаг. 이 하나님의 구속적 사역은 그의 백성들을 이 해방시키시는 일이었습니다. Бурхны энэ золилтын ажил нь бол нэг юмсанд Бурхан өөрийнхөө ард түмнийг чөлөөлсөн үйл явдал юм. 이 해방이라는 것은 이 죄와 이 죽음 가운데서 해방을 시켜주신 것입니다. Тэрийн чөлөөлөлт гэдэг бол зүгээр л одоо боолчлоос чөлөөсөн төдийгүй гим нүгэл ба үхлээс чөлөөлсөн үйл явдал юм аа. 자, 이제 우리가 이 자유를 얻었는데 이 자유라는 것은 무엇보다 우리가 하나님을 섬기며 하나님을 사랑하는 그러한 은혜를 우리에게 베풀어 주신 겁니다. 다시 말씀해 주세요. 이 해방이라는 것은 곧 우리에게 자유를 주신 것인데 자유. 이 자유함으로 인해서 우리가 하나님을 사랑하고 하나님을 섬기도록 해 주신 것입니다. Бидний хувьд ч гэсэн адилхан Бурхан бидрийг чөлөөлж өгсөн энэ чөлөөлөлт бол бидний тэр гим нүгэл ба үхлээс чөлөөлөө зогсгүй ингэж чөлөөлөгдснөөр эрх чөлөөтэй болсноор бид нар Бурханыг хайрлаж Бурханд үйлчлдэг болсон байна. 네, 그래서 이 해방이라는 것이 단순히 우리가 뭐 마음대로 하면서 살도록 그것만 의미하는 게 아니다라는 것입니다. Тэр энэ үднээс нь аваад үзэх юм бол энэ чөлөөлөлт, эрх чөлөө гэдэг бол зүгээр л биднийг за та нар одоо чөлөөтэй боллоо, одоо ингээд юу ч хийсэн болно, эрх дураараа одоо юу ингээд амьдрч болно гэж байгаа хэрэг биш юм. 뿐만 아니라 하나님께서 우리로 하여금 하나님을 알도록 참 하나님을 알도록 하시기 위해서 우리를 구속해 주신 것입니다. Бурхан биднийг ингэж чөлөөлж өгсөн нь бол өөрийгөө таньж мэдүүлж, тийм ээ, өөрөөр хэлбэл Бурханыг таньж мэдүүлэхийн тулд биднийг чөлөөлж өгсөн байна. 자, 하나님은 이 심판과 구원 그리고 재앙과 이 기적으로 역사하셨습니다. Жинхэнэ Бурханыг таньж мэдүүлэхийн тулд чөлөөсөн. За тэгээд энэ авралын энэ золилтын ажлаа хийхдээ Бурхан шүүлт ба аврал гамшиг болон гайхамшигудаар дамжуулан ажилласан. 자, 그분은 거룩하시며 그가 하는 일은 다 의로우신 또 한 분이신 하나님이십니다. Тэр Бурхан бол туйлын ариун бөгөөд түүний хийсэн бүх ажил нь зөвхт байдаг Бурхан юм аа. 자, 이 재앙이 애굽에게는 이 심판이 되었지만 그러나 이스라엘 백성들에게는 이 구원이 되었습니다. Тэгээд түрүүн хэлсэнтэй шүүлт ба аврал гамшиг болон гайхамшигаар дамжуулан ажилласан гэж байна. Тэгээд энэ гамшиг нь бол Египтчүүдийн хувьд бол шүүлт болсон. Харин Израильчүүдийн хувьд бол аврал болсон. 자, 우리가 잘 알듯이 애굽에 열 재앙을 하나님이 내리셨죠. Бидний сайн мэдж байгаачлан Бурхан тэр үед Египтийн дээр 10 гамшигыг буулгасан байгаа.
예, 그것이 애굽인들에게는 재앙이었으나 이스라엘 백성들에게는 전혀 피해가 없었습니다. Тэр 10 гамшиг болохоор Египтчүүдийн хувьд бол үнэхээр гамшиг байсан. Харин Израильчууд болохоор тэр гамшигын үеэр ямар ч хохирол амсаагүй. 그리고 그 10번의 그 재앙 그 안에는 그 의미 가운데에서는 하나님이 그 애굽의 그 많은 그 우상 신들을 무너뜨리기 위해서 그러한 재앙을 보여주신 것입니다. Тэгэхээр тэр 10 гамшигыг одоо буулгах тоолондоо тэр гамшигуудын цаад утга санааг нь аваад үзэх юм бол тэр Египтчүүдийн шүтдэг байсан, мөрөгдөг байсан тэр үе олон хуурамч шүтээнүүдийг нураасан тийм одоо утга учиртай үйл явдал байсан юм аа. 그러니까 사실은 애굽에 그 우상들이 10개보다 더 많죠. Үүний хэрэг дээрээ бол одоо Египтчүүдийн тэр шүтдэг шүтээнүүд нь хуурамч бурхт нь бол 10-аар тогтохгүй маш олон байсан. 하지만 하나님께서 대표적으로 그 10개의 재앙을 내리시면서 하나님이 그 모든 신들보다 그 우위에 있다라는 것을 보여주신 것입니다. Гэхдээ бурхан одоо тэр тоо томшгүй олон шүтээнүүд дундаас нь 10-ыг одоо төлөөлөл болгож сонгоод тэгээд тэр 10 шүтээнийг нь ямар одоо хүчгүй хуурамч гэдгийг нь одоо харуулахын тулд шүүлт болгож тэр Египтчүүдийн дээрээс тэр нөгөө шүтээдсэн шүтээ нь харин ч одоо тэрийг шийтгэх тэр шийтгэл болж 즉, буусан байгаа. 자, 여호와 하나님은 애굽의 모든 신을 다 부정합니다. Эзэн бурхан тэгснээрээ Египтийн бүхий л тэр хуурамч бурхтыг бүгдийг үгүйсгэсэн. 그래서 하나님이 그 재앙을 내리시면서 그 신들이 차례로 버림을 받게 된 거죠. Тэгээ бурхан одоо нэг нэгээр нь тэр гамшигуудыг буулгаж байгаа тийм ээ. Тэр гамшиг буух тоолонд тэдгээр хуурамч бурхад тэр шүтээнүүд нь дараараасаа шүүгдэж шийтгүүлж байсан. 자, 그 마지막 재앙, 우리가 잘 알듯이 이 장자의 죽음이라는 이것이 마지막 재앙이었습니다. 10번째. Бидний сайн мэдж байгаа хамгийн сүүлийн 10 дахь гамшиг нь бол одоо уугамнуудын үхэл. Уугам болгоныг хүүсэн явдал байгаа. 자, 이것은 이 신적인 존재로 보았던 이 바로왕에 대한 재앙이었습니다. Энэ уугам бүх одоо уугамд хүн амьтны бүх уугамыг нь одоо үхүүлсэн энэ үйл явдал бол нэг ёсондоо Египтчүүдийн хувьд одоо бурхамчлан шүтдэг байсан Фараон хааны эсрэг гамшиг байсан юм аа. 그러니까 이 바로왕 자신이 이 신적인 그러한 존재로서 이렇게 나타났었던 것이죠. Үргэлж тухайн үеийн одоо Египтийн хаан Фараон бол ард түмнийхээ дунд яг бурхан мэтээр тахигдан шүтэгдэж байсан. Өөрийгөө ч гэсэн одоо бурхан гэж тунхагладаг байсан. 그런데 하나님께서는 그 바로의 그 장자, 그 아들을 죽이심으로써 아무것도 아닌 것들이라는 사실을 드러내셨습니다. Харин бурхан тэр Фараоны өвгөн хүү хүртэл одоо өхүүлснээрээ Фараон бол бурхан биш ээ. Тэр юу ч хийж чадахгүй. Тэгээ өөргөө хүүхдийг ч аварч чадахгүй юм одоо бурхан биш юм аа гэдгийг нь ингэж илчилж харуулсан. 자, 이렇게 애굽의 심판이 계속 되면서 이스라엘 백성들에게는 믿음이 싹 텄습니다. Ингээд Египтийн дээр буусан энэ шийтгэл энэ шүүлтүүдээр дамжуулаад Израилийн ард түмний дотор итгэл одоо соёолж эхэлсэн. 자, 그러니까 이 재앙은 애굽에게는 이 진노의 표지만 이스라엘에게는 이 보호의 표시였습니다. Тийм учраас одоо энэ гамшиг тэр үед буулгасан 10 гамшиг бол Египтийн хувьд бол тэр бурхны уур хилэнгийн илэрхийлэл байсан бол
Израильчүүдийн хувьд бол хамгаалалтын одоо Бурхны хамгаалалтын илэрхийлэл байсан. 여호와는 그가 선포하신 대로 이스라엘 조상들의 하나님이셨고 모세는 그의 권위 있는 대리자였던 것입니다. Илэрхийлэл гэдэг бас тэмдэг байсан гэж хэлж болох юм шүү. Дараа нь болохоор Яхова бурхан яг өөрийнхөө тунхагснаар Израилийн өвөг дээдсийн бурхан байсан. Мосе болохоор түүний эрх мэдэлд төлөөний хүн нь байсан. 자, 이스라엘은 하나님의 말씀을 믿고 그대로 행하여 이 장자의 죽음을 피했습니다. Тэгэхээр Израильчууд болохоор бурхны үгэнд итгээд яг тэр үгийнхэн дагуу үйлдэснээрээ ууган одоо уугнуудын үхлээс чөлөөлөгдөж зайлсхийж чадсан. 자, 이때 우리가 잘 아는 유월절, 이 유월절이 이제 이스라엘을 구속하신 거룩한 절기로 이 제정이 되었습니다. Надад энэ үед одоо энэ алгасэл баяр одоо хамгийн анхны алгасэл баяр яг тэмдэглэсэн байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр нөгөө бурганы цусаа түрхээд тэгээ махыг идээд хөрөнгөхгүй талах идээд тий. Тэгээд явсан байгаа тий. Тэгээ энэ нь бол одоо хамгийн анхны алгасэл баяр болсон байгаа. Тэгээд энэ алгасэл баяр бол үнээс тэр үеэс эхлэн Израилийг аварсныг дурсан тэмдэглэдэг ариун баяр ёслол болж тогтогдсон. 자, 이 믿음에는 고백이 있어야 합니다. Тэгэхээр итгэлийг бол бид нэр тунхагладаг өчөж итгэж байх хэрэгтэй. 자, 이 문설주에 이 풀을 뿌린 거, 이게 이제 유월절 이제 시작이죠. 이것이 애굽인들 앞에서 이스라엘이 이 자기 신앙을 고백한 것과 같습니다. Тэгээд нөгөө хаалганыхаа хатвч тотгонд хурганы цусыг ингэж түрхэх явдал нь бол Египтчүүдийн өмнө Израильчууд өөрсдийнхөө итгэлийг тунхаглаж, итгэлийг өчөж байгаа хэрэг юм аа. 자, 이때부터 이스라엘은 이 피를 바르고 유월절을 기념했습니다. Энэ үеэс эхлээд Израильчууд ингэж хурганы цус түрхэж алгасэл баярыг тэмдэглэж болсон. 자, 그리고 이 출애굽이 이 시작이 되었습니다. Тэгээд одоо энэ гамшиг энэ алгасэл баярын дараа энэ Египтээс гарах үйл явц эхэлсэн байна. 자, 이 피는 바로 이제 예수 그리스도의 이제 보혈의 피를 이제 가리키는 거죠. Тэгэхээр энэ цус гэдэг нь бол Есүс Христийн тэр цусыг илэрхийлж байгаа бэлэгдсэн цус юм. 자, 이 구약 성경의 중심적 구속 사건은 바로 이제 하나님이 친히 역사하신다는 사실을 말해줍니다. Египтээс гарсан үйл явдал буюу хуучин гэрээний одоо хамгийн чухал гол энэ авралын энэ ажил нь бурхан өөрөө ажилтдаг юм а гэдгийг бидэнд харуулдаг. 자, 그는 자비로우신 긍휼의 하나님이신 동시에 공의로우신 심판의 하나님이십니다. Бурхан бол тэр өршөөнгүй, инэрэнгүй бурхан бөгөөд мөн түнчлэн шудраг шүүлтийн бурхан юм а. 자, 그래서 바로는 그 마음의 강팍함으로 멸망을 받았고 이스라엘은 하나님의 은혜로우신 간섭으로 구원을 받았습니다. Тэгээд Парон болохоор тэр зүр сэтгэлээ хатууруулсны улмаас мөрсөн байгаа. Харин Израиль болохоор бурхны тэр нэгүүлсэнгүй оролцоогоор аврагдсан байгаа. 자, 그리고 여호와는 구름 기둥과 불 기둥으로 앞서서 행하셨습니다.
За тэгээ цааш нь харах юм бол эзэн бурхан тэр үүлэн багн болон галан багнаар дамжуулан ажилласаар байсан. 자, 뿐만 아니라 홍해 바다, 홍해 앞에서도 이스라엘을 건져내셔서 애굽 사람들이 나를 여호와인 줄 알게 하셨다. 라고 말씀을 하셨습니다. Үүрс усгүй тэр улаан тэнгисийн аа, дээр ирээд Израильчүүдийг тэр улаан тэнгисээр ингэж гítэлгэж гаталгаж өгснийхээ дараа юу гэж хэлсэн бэ гэхээр Египтчүүдэд би бол эзэн гэдгийг мэдүүлэхийн тулд үүнийг хэлээ гэж хэлсэн байна. 자, 성경은 하나님의 활동에 대한 역사입니다. Библи гэдэг маань өөрөө Бурхны одоо тэр үйл ажиллагаа, Бурхны ажлын тухай бичсэн одоо түүх юм аа. 여호와는 이스라엘을 타락과 속박으로부터 구속하셨습니다. Эзэн бурхан Израилийг тэр ялзралтаас нь тэр боолчлолоос нь зольж чөлөөлж өгсөн. 자, 이제 이스라엘 백성들이 이제 해방이 되었는데요. За дараагийн сэдв болохоор одоо эрхчлөө. Израильчууд ингээ эрхчлөөтэй болсон ба тийм ээ. 자, 이렇게 출애굽하게 되면서 이 노예 억압 상태에서 이제 해방이 되었습니다. Египтээс ингэж суллагдаж Египтээс гарснараа Израильчууд тэр боолчлын амьдралаасаа тэр дарлал үйлчлэгөөсөө чөлөөлөгдсөн. 자, 모세는 마침내 하나님의 백성의 구원자가 돼서 그들을 자유롭게 했습니다. Мосе болохоор эцэцэст Бурхны ард түмний аврагч болж тэднийг чөлөөлж чадсан байна. 자, 이 민족의 역사를 살펴보면 그들에게 있어서 구원이란 이 광야에서 마실 물과 먹을 음식이었습니다. Тэгээд энэ одоо Израилийн ард түмний энэ түүхийг ажиглаад харах юм бол тэдний хувьд аврал гэдэг нь тэр цүлд уух ус идэх хоол байсан. 그리고 개인과 사회의 조화로운 성장을 위해 받은 이 행동, 규례를 통해서 하나님의 뜻을 이해하는 것이었습니다. Бас одоо Израильчдын хувьд тэр эрхчлөө гэдэг нь юу байсан бэ? Биш аврал гэдэг нь юу байсан бэ гэхээр цүлд уух ус идэх хоол нь байсан. Мөн хувь хүн болон нийгмийн тэр тэнцвэртэй хөгжлийн төлөө. 자, 그래서 하나님이 그들에게 그 광야에서 율법을 그들에게 주셨죠. Нийгмийн хувь хүн болон нийгмийн тэнцвэртэй хөгжлийн төлөө тэр хууль дүрмээр дамжуулан Бурхны хүслийг ойлгох явдал байсан. Бас энэ аврал гэдэг нь Израильчүүдийн хувьд. 그 다음에 그 하나님의 뜻을 이해하는 것까지 했는데 그 다음에 뭐라고 말씀하셨죠? 자, 그 다음에 이 새 땅을 정복하고 이 정착하는 것입니다. Түүний дараа одоо аврал гэдэг нь Израильчүүдийн хувьд юу байсан бэ гэхээр шинэ газар нутгийг эзэлж авч суурьших явдал байсан. 자, 그리고 궁극적으로 제사장이 다스리는 그 신정적 성격의 이 정치 체제를 발전시키는 것입니다. 그러니까 하나님 나라의 성격, 그러한 정치 체제를 발전시키는 것입니다. Мөн тахилж одоо удирдах захирдаг тийм бурхан төвд улс төрийн тогтолцоог хөгжүүлэх явдал. 자, 그리고 군사적으로 승리하며 또 민족 해방과 재건을 의미했습니다. Мөн одоо
аврал гэдэг нь Израильчүүдийн тухайн үед Израильчүүдийн юу илэрхийлсэн юм бэ гэх ямар утгатайсэн бэ гэхээр цэрэг дайны хувьд ялалт байгуулж үндэсний эрх чөлөө ба 제권이 그 다시 세우는 거. 건국인가요? 다시 세운다. 다시 세운다. 예. 아, 아, үндэсний эрх чөлөө ба үндэснээ дахин сон байгуулах явдал байсан. 자, 여기 우리가 좀 주의해야 할 것들이 있습니다. Тэгээд бас бидний одоо нэг болгоомжтой байх ёстой зүйлс юм байгаа. 자, 이 구약 성경의 이 구원에 대해서 이 정치적, 사회적, 또 종교적 이 구조와 밀접한 관계가 있다는 점입니다. Бидний анхаарч одоо судлах ёстой зүйл юу вэ гэхээр энэ хуучин гэрээний аврал гэдэг маань одоо өөрөлдөл энэ хуучин гэрээний авралын одоо ажил нь одоо энэ Египтээс чөлөөлөгдсөн явдал гэдэг байгаа шүү дээ тий. За тэгвэл энэ хуучин гэрээний аврал нь бол улс төр нийгэм шашны тэр бүтэцтэй маш нэгт холбоотой байдаг гэдгийг бид нар анхаарах хэрэгтэй. 자, 해방 신학이라고 있는데요. 이 해방 신학은 이 잘못된 신학입니다. 해방에 대한 신학인가요? 그러니까 아니면 free라는 뜻이에요? 잠깐만요. 영어로 그러니까 이런 신학이 있어요. 해방 신학이라고. 해방 신학. 잠깐만요. 자유신학인가요? 리버레이션 시올로지라고 리버레이션. 예, 프리가 아니고 리버레이션. 그러니까 진보적인 기독교 신학 운동이에요. 진보적 기독교 신학 운동. 음, 음. За одоо нөгөө бидний одоо нэг юу бусад хичээлүүд дээр үзчихсэн да одоо чөлөөт теолог буюу либерал теолог гэдэг нэг ойлголт байгаа. Орчин үед гарч ирсэн. Тэгээд энэ нь болохоор маш буруу одоо теолог юм аа. 자, 그래서 이 신학은 이 출애굽을 단순히 정치적인 해방으로 이해합니다. 정치적으로. Энэ либерал теолог чтийн одоо онол сургаалыг аваад үзэх юм бол либерал теолог нь энэ Египтээс чөлөөлөгдсөн энэ үйл явдлыг зүгээр л нэг улс төрийн одоо эрх чөлөө олсон явдал гэж ойлгодог. 자, 그래서 이 정의롭고 평화롭고 형제가 넘치는 인간 사회를 건설하는 이 과정이 바로 구원이다. 이렇게 이제 이해하는 것입니다. Тэгээд цааш нь дэлгэрүүлэх юм бол бид нар юу гэж одоо онолддог вэ гэхээр шудраг инх тайван амар амгалан шудраг амар амгалан ахан дүүсийн одоо хайраар дүүрэн тийм одоо хүний нийгмийг байгуулах үйл явц байсан гэж тэгж ойлгодог. 그러니까 쉽게 말하면 가난했는데 잘 살게 만들어 주는 것이 구원이다. 이렇게 이제 보는 거예요. Өөрөөр хэлбэл одоо энэ либерал теологчид энэ аврал гэдэг одоо ойлголтыг юу гэж ойлгоод байна гэхээр одоо ядуу дорой байсан хүмүүсийг сайн сайхан амьдралд хүргэх нь аврал юм аа гэж ингэж ойлгодог байна. 자, 그것은 성경에서 말하는 이 근원적인 구원과는 좀 다르죠. Энэ ойлголт бол нөгөө Библиэлд өгүүлсэн тийм ээ Библиэлд зааж хэлээд байгаа тэр авралын тэр үндсэн ойлголтоос маш өөр байгааг та нар харж байгаа. 물론 하나님께서 가난한 자들을 부자로 만들어 줄 수 있습니다. Мэдээж бурхан одоо ядуу хүнийг баян болгож чадна. 그러나 우리에게서 궁극적인 것은 이 세상 나라에 있어서가 아니라 영원한
하나님 나라에 가는 것이 우리에게 진정한 구원이죠. Гэхдээ ядуу хүн баян болохыг л одоо аврал гэж бид нар ойлгодог шүү дээ. Бидний одоо үндсэн ойлголтоор бол тэр аврал гэдэг чинь энэ дэлхий одоо амьдарч байгаа энэ амьдрал энэ дэлхийтэй ерөөсөө холбоогүй. Эцээцэд мөнхийн улсад очих нь л одоо бидний хувьд бол аврал. Мөнхийн улс руу орох нь аврал юм аа. 자, 그러니까 이 해방 신학에서 말하는 것처럼 단순히 정치적으로 해방이 됐다고 해서 그것이 구원이다라고 볼 수 없다라는 것입니다. Тийм учраас энэ одоо либерал теологчдын одоо яриад байдаг. Зүгээр л одоо нэг улс төрийн хувьд ингээд шудраг амгалан одоо ахан дүүс би нэг ахан дүүс шиг хайрладаг. Ийм одоо гоё сайхан нийгмийг бий болгох явдал л одоо аврал гэж үзээд байгаа нь буруу юм аа. 자, 그렇게 주장하는 이유가 중심인 태도로 보기 때문에 그래요. 하나님 중심으로 보지 않고 인간 중심적으로 보기 때문에 예, 그렇게 이해하는 것입니다. Тэр энэ либерал теологчдын ингэж ойлгоод ингэж үзээд байгаа гол шалтгаан нь юунаас болж байгаа нэхэр тэд нар одоо энэ авралыг харахтаа хүн төвтэйгээр л хараад байгаа. Хүний зүгээс л одоо хүнийг л илүү гол төв нь болгож хараад байгаа болохоос ерөөсөө бурхан төвтэйгээр харахгүй байгаа учраас бид нар одоо ийм онол сургаалыг гаргахад хүрсэн юм. 자, 이 출애굽에 나타난 이스라엘의 구원은 물론 정치적이고 사회적이고 경제적이고 인간적이고 종교적인 성격을 지녔습니다. Энэ Египтээс гарсан үйл явдлаас явдалд харагдаж байгаа, илэрч байгаа Израилийн тэр аврал нь болохоор мэдээж улс төр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг байдал гэмээр тэгээд бас шашин шүтлэгийн шинж чанарыг агуулсан үйл явдлаа. Одоо тэр Египтээс гарсан үйл явдал дотор чинь Израилийн тэр авралтай холбоотой тэр Египтээс гарсан нь одоо Израилийн хувьд аврагдсан үйл явдал шүү дээ тий. Тэгээд тэр аврал дотор нь улс төр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг, шашны тэр шинж чанарууд бүгд агуулгдсан байна. 자, 그러나 출애굽은 우리가 주요 있게 봐야 되는 부분이 이 계시적이었다라는 것입니다. 계시적이었다. Гэхдээ энэ үйл явдлыг бид нар энэ Египтээс чөлөөлөгдсөн энэ үйл явдлыг бид нар одоо ямар талаас нь бас харах хэрэгтэй вэ гэвэл энэ одоо илчлэлийн шинжтэй байсан гэдгийг бол бид нар онцгой анхаарч харах хэрэгтэй. 자, 이 말은 뭐냐면 이 출애굽은 이스라엘과 열방들에게 하나님을 나타내셨다는 것입니다. Илчлэл байсан юм аа, илчлийн шинжтэй байсан юм аа гэдг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ үйл явдал Израильчууд болон бүх үндэстнүүдэд Бурхныг илэрхийлж харуулсан, Бурхныг илчилж харуулсан үйл явдал юм. 자, 물론 이 출애굽이 해방을 가져왔습니다. 그런데 그 해방은 하나님과 그의 구속을 인정하는 것으로 시작한다는 것입니다. Тэгээд энэ үйл явдлуудад мэдээж Израильчуудад эрх чөлөөг авчирч өгсөн. Гэхдээ энэ эрх чөлөө нь юунаас эхэлсэн бэ? Хаанаас эхэлсэн бэ гэхээр Бурхан болон түүний золилтыг хүлээн зөвшөөрөхөөс эхэлсэн байгаа. Бурхныг болон түүний золилтыг хүлээн зөвшөөрөхөөс энэ чөлөөлөлт эхэлсэн юм аа, эрх чөлөө эхэлсэн юм аа. 자, 그래서 모세는 이 애굽에서 백성들을 이끌고 광야로 가서 하나님을 섬기게 했습니다. 이 산에서. 이 산은 이제 호렙산이죠. 여기 가서 하나님을 섬기게 했습니다. За тэгээд Мосе Израильчуудыг Египтээс дагуулж гараад чөлөөр өдөрдөн явж энэ уул нь
бурханд үйлчилсэн. Энэ уул гэдэг нь болохоор хорибуудыг хэлж байгаа. 자, 그래서 이 출애굽은 이 죄와 그 결과로부터 이 하나님이 구속하심을 경험하는 이 사건이었다는 것입니다. Тэгээд энэ Египтээс гарсан чөлөөлөгчсөн явдлууд гим нүгэл ба түүний үр дагавраас чөлөөлж өгсөн тэр бурхны чөлөөлөлтийг өөрсдийн биеэр амссан үйл явдал байсан. 자, 그러므로 이 출애굽은 이스라엘에게 있어서 그들의 역사의 획을 긋는 이 대사건으로 여기게 된 것입니다. Израильчүүдийн хувьд бол энэ Египтээс чөлөөлөгдсөн явдал нь түүхийн одоо чухал одоо тийм эргэлтийн цэг болж өгсөн одоо агуу үйл явдалд тооцогддог. 그러니까 간단히 말씀드리면 하나님이 이스라엘 백성들을 이 출애굽하게 하신 가장 큰 이유가 바로 하나님을 섬기도록 하기 위해서 그들을 부르셨다라고도 볼 수가 있습니다. Тэр энэ Египтээс гарсан үйл явдлын одоо хамгийн чухал утга учир нь бурхан тэднийг тэр Египтийн бодлоос чөлөөлж гаргаад өөрт нь үйлчилдэг, бурханд үйлчилдэг ард түмэн болгох явдлуудад одоо хамгийн гол утга учир нь байсан. 그것은 단순한 해방이 아니라 자유가 아니라 우리를 죄에서 사망에서 우리를 이 구속해 주신 이 사건이었다라고 우리가 이해하는 것입니다. Тэгээд энэ үйл явдлуудад зүгээр л бидэнд одоо эрх чөлөө өгөөд биднийг одоо суллаад явуулчихж байгаа тий. Одоо одоо ингээд өөрсдөө дур мэдээд амьдраа. Яаж юу ч хийсэн, яаж чижсэн хамаагүй ингээд дур зоргоороо авирлаа гэд явуулчихж байгаа ш. Харин энэ эрх чөлөөдүүд бидний гим нүглээс эрх чөлөөтэй болгож өгч, үхлээс эрх чөлөөтэй болгож өгсөн үйл явдал юм аа. Энэ өдөрт хамгийн том учир нь байгаа юм.